За нэг нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох сонсгол даргалагчийг сонгох тухай байнгын орооны тогтоолын төслийг хэлцэж эхлэе. За сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4-2 дахь хэсэгт хорооны гишүүний 5-ыг улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хороо, 2-ыг Монгол улсын ерөнхийлөгч, 2-ыг улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдад санал болгосноор улсын их хурл нэр дэвшигчийг сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно гэж Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31-1 дэх заалтад сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаал томилуулахаар улсын их хурл санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсголыг хийхээр тус заасан. За сонгуулийн ерөнхий хорооны дарга гишүүн Бүрөөгийн Дэлгэр Нарангийн өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн улсын их хурлын 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаар тогтоолоор сонгуулийн ерөнхий хорооны гишүүн сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажиллаж чөлөөсөө. Төрийн байгуулалтын байнгын орон санал болгосон Барс сүрэнгийн Баасан доржийн бүрэн эрхийн хугацаа мөн 2026 оны 4-р сарын 30-ны өдөр дуусахар болсон тул сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох сонсголыг даргалагчийг сонгох тугай байнгын орооны тогтоолын төслийг боловсруулсан. За сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг тов тогтоох сонсгол даргалагчийг сонгох тухай байнгын орооны тогтоолын төслийг та бүхэнд уншиж танилцуулнаа. За сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг тов тогтоох сонсголын даргалагчийг сонгох тухай Монгол Улсын их хурлын байнгын орооны тогтоол төсөл. За Монгол Улсын их хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын 3-13 дахь заалт Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131 дугаар зүйл Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 31-1 дахь заалт нийтийн сонсголын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 21 дахь хэсгийг үндэслэн төрийн байгуулалтын байнгын орооноос тогтоохно. Нэг сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нэр дэвшигч Цэцгмаагийн уртнаас нэргүн мягмар нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар тогтсугай. За 2 сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголд харлагчаар улсын хурлын гишүүн төрийн байнгын орон дарга болдын жавхлан сонгосугай. 3 нэр дэвшигчийн сонсголын зарыг нийтэд мэдээлж бэлтгэл хангах ажлыг холбогдох хууль журам заасны дагуу зохион байгуулахыг төрийн байгуулалтын байнгын ороонд даалгасугай гэжээ.